За шинэ найз гэдэг нэвтрүүлэгт тавтай морил одоо манай зочинтойгоо уулзцгаая. За чамайг хэн гэдэг вэ? Сортонгоо гэдэг вэ? Чамайг хэн гэдэг? Намайг им баясал гэдэг. Намайг Дэндра гэдэг. Нэг асуулт асуучих заяа. Чи хэдэн настай? 8 настай. За. Би 7 настай. Харин би 8 настай. За. Одоо бид нэр шинэ зочинтойгоо уулзчлаа. Одоо юу цаастайгаа ярина. Уг нь цаасан дээр юм бичсэн байгаа. Тэрэн дээр асуулт ер нь бол зочноос ингээд хэдэн асуулт асууна. За. Асууна. За. Тэгтээ төвтөндөө харуулж болохгүй. Бид нар зүгээр л чи ямар хоолны дуртай вэ? Гайма. За, гаймтай хоолны дуртай байна. Чи нөгөө хэдэн сард төрсөн? Мэдгүй. 2 сарын 10-нд төрсөн. 2 сарын 5-нд төрсөн. Би 12 сарын 27-нд төрсөн. Би 10 сарын 26-нд төрсөн. За, ямар ч гэсэндээ бөөнөрөө танилцчихлаа. Одоо бид нэр асуултаа цаасан дээр байгаа асуултаа асуу. За, надаас эхлэе. Чи гэр бүлтэй хэдүүлээ амьдардаг вэ? Тавуулаа. Амьдардаг. За, чи юу хийх дуртай вэ? Зураг дуртай. Чи аль сургуульд сурдаг вэ? Өнөр сургуулийн 2-ын ангид сурдаг. Чиний дуртай дуу юу вэ? Дуртай дуу. Bumblebee. За. See you with the bumblebee, I will do for me. За. Би нөгөө нэрийг нь жоохон мартаад байсан. Мэд юм байна. Ямар хүүхэлтэй эсвэл кинонд дуртай вэ? Google-тэй ямар кино Google-тэй дуртай вэ гэсэн үү? Ямар хүүхэлтэй эсвэл кинонд дуртай вэ? Мэдгүй. Би болол ингээд нэг Мона гэд хүүхэлтэй байдаг тэрэн дуртай. Чи жоохон нөгөө ямар хуу ингээд Google-тэй дуртай хэлчих. Сонирхдаг. Ямар хуу? Яха. Нэр юм. Тэгтээ зүгээр Засангаа? Засангоо дуртай маа. За, засангаа. За би. Чиний хамгийн дургу хоол юу вэ? Хамгийн дургу бол одоо бодож байгаа л гэж. Дургу хоол гэсэн үү? Дургу. Ямар ч хамаагүй хоол юм уу? Тий. Ямар ч юм. Амтлахад юм хэцүү муухай амттай. Муухай амттай яг тийм. Юу юм уу? Гашуу амттай юм уу тиймэрхүү байна. Өөрийнх нь дургу амт байж өөр чиний дургу тиймэрхүү хоол байдаг. Байдаг юм. За тэгтээ амтан тэжээдэг үү? Хэрв амтан тэжээ гэвэл ямар амтан тэжээх вэ? морл Амтан муу те? амтан Тэжээдэггүй. За. Чиний хамгийн дуртай улирал чинь ямар улирал вэ? Өвөл.
ямар хичээлдээ хамгийн их дуртай вэ? Зураг. За. Хэрвээ нэг амьтны амьдралаар нэг өдөр амьдр гэвэл ямар амьтан сонгох вэ? Нохой. Яагаад Ясвэ томс. Яагаад гэв? Яагаад? яагаад ийм нохооны нэг өдөр яагаад нохооны амьдралаар амьдрах вэ гэсэн үг? Гүн нохон амьдралаар амьдрахгүй шүү дээ. Зүгээр Амьдрахгүй. Би яахгүй ямар амьтан хамт амьдрах вэ гэж хэлсэн. зүгээр Хэрвээ нэг амьтны амьдралаар нэг өдөр амьдр гэвэл ямар амьтан сонгох вэ? тэгжсэн байхгүй. Ямар ч амьтан биш. Үгүй. За. За. Дуулах, бүжиглэх, зураг зурах гурвын алийг нь сонгох вэ? Зураг зурах. Том болоод ямар ажил хийдэг хүн болно гэж бодож байна вэ? Ерөнхийдөө дууч юм уу? Эсвэл багш болох хаа. За. Би болвол том болоод сансрын нисэх ч юм уу дуучин бол. За. Би том болоод юм уу? Окей. Модел юм уу? Эсвэл ютубер, эсвэл зураач гурав. За. 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 Тэгээд чиштэй одоо гэр бүлээсээ яг хамгийн хайртай хүн хэн бэ? Хамгийн хайртай нь Гэр бүлээс ч. өвөөдөл өвөө имэд хайртай. Тэгээд ээж автай. За. Чи ямар хөө нөгөө идэх туртай ингээд нөгөө юу идэх штэ ингээд эрзэн чихэр ч юм уу чихэр ямар чихэр тийм чихэр туртай бай. Ямар чихэр туртай? Эрдэн чихэр туртай. За. Би болвол ийм модон чихэр туртай. Би ингээд яг ингээд чипс шиг юм туртай. Чипс үү? Яг чипс. За. Дараагийн асуултаа асуугаарай. За. Чи бинераас нэг асуулт асууа. Та нар хэдүүлээ амьдардаг вэ? Би амбул тавуул амьдардаг. Манай аавыг Мишель гэдэг, манай ээжийг Өнөр Заяа гэдэг. Тэгээд манай эгчийг Инэрлэ гэдэг. Тэгээд манай дүүг Бишрэл гэдэг. Би амбул дөрвөлд амьдардаг. Манай ээжийг Халингоо гэдэг. Манай аавыг Дэлгэн гэдэг. Манай дүүг Тогтун гэдэг. Манай харин аавыг Монгон гэдэг. Харин манай ээжийг Отгон Жаргал гэдэг. Харин манай дүүгийн маань Батхэр гэдэг. Манай эгчийн маань Ихэгжин гэдэг. За. Чи ямар цэцэг дуртай вэ? Яргүй цэцэг дуртай. Би нарны цэцэг дуртай. Ийм Нарны цэцэг. Нарны цэцэг дуртай. Би бол хонхон цэцгэн дуртай. Хонхон цэцэг амар гоё өнгөтэй байдаг. За. Дараагийн асуултаа асуугаарай. Чиний хамгийн дуртай улс ямар улс вэ? Солонгос улс дуртай харин чи? Би Англи улс дуртай. Би харин Герман улс дуртай. Герман. За. Тэгвэл та хоёрын иддэг хоол чинь ямар хоол? Та хоёр ямар хоол дуртай вэ? Би ногоон шүлтэй бол дуртай. Би шпагатыг нөгөө юу эдэртэй ингээд урт гомтой цагаан амтлагчтай. Бас улаан амтлагчтай ч байдаг.
тийм спагетти гэдэг хоолн дуртай. Спагетти гэж хоол мэдэх юм уу? Мэдээ сакка мэдээ. Тоор ямар төрлийн ундаан дуртай вэ? Би Фанта зүрчтэй Фанта дуртай. Би Coca-Cola. Би нөгөө Sprite гэдэг нөгөө ингээд тагаан ингээд яг ус шиг өнгөтэй юм байдаг штэ. Гэтэ тэр ундаа. Чихэрлэг Чихэрлэг үшээ газтай. гад. За. Харин та хоёр амтан тижэн гэвэл ямар амтан тижих байсан бэ? Би амтан тижээ гэвэл нохол тижих гэсэн. Би гөлөг тижих байсан. Гэтэ амар жижигхэн 1 настай ч юм уу 2 настай ч. За би нэг асуулт асууч. Харин та нар ингээд нэг ус руу яв гэвэл ямар ус руу явах байсан бэ? Англи. Асуулаа ямар хайсан? Солонгос руу явсан. Одоо бид нэр ингээд найзууднаасаа зөндөө асуулт асуучлаа, сонирхолтой байлаа. Тэгээд одоо болохоор дахиад Нэг жоох асуулт асууя тий. сонирхолтой бас хөвжүүлэлтэй тиймэрхүү асуултууд асуулахад бэлэн байна. За Тасаа тусгасан юм уу? Та гурлаа доороо дүүтэй юм биш. тий. Дүүтэй байх юм руу? Дүүтэй байх уу? Ер нь бол сэнэн. Дүү ингээд зодоо дуурлаад хаяатаа ингээд юу ийдээ. Дүүтэй байх. Эвлэрээд тэгээд хаяатаа мууцалтаад хаяатаа бүр зодолчдаг. Дүүтэй байх нэг сонирхолтой дүүтэйгээ хамт тоглох бас хамт нуугтаж тоглох бас хамт гадагч тоглох тиймэрдэл Ингээд дүүтэй байх ингээд амар гоё яадаг байхгүй юу? Надлаа жоохон заарж мараад. за дараагийн асуулт цаасаа дуусгасан Цаас. Дууссан. Зүгээр цөлөөтэй юу? асуулт асууад. Одоо танаа ав чи яг ямар мэрэгчлээ, танаа ээж чи ямар мэрэгчлээ вэ? яг тэгэж хэлэх юм үтчээ За хэлрээ. манай аав маань ном зохиодог Ном зардаг уу? ном Зохиоч. зохиоч Зохиогч. За зохиогч. Ээж чинь ээжийнхээ ажлыг мэдгүй юу? онгоцод ерөөхдөө Онгоцны ажилтай юм уу? Онгоцод нөгөө ингээд жижүүр ингээд юм өгөөд яадаг уу? арай нэг Жолооч нь уу? нөгөө Юу онгоцны буудалд ингээд та ийшээгээ яваарай. Таны пассвортыг шалгая гэдэг хүн үү? За. Би манай ээж бол аялжуулагч. Тэгээд манай аа бол нөгөө найруулагч. За. Манай аав болвол ийм юу хөтлөгч ийм юмнуудыг асуулт хариулт хүнээс ингээд юм асуугаад хүмүүс ингээд хариулаад цаасан дээр бичээд идэг. Тэгээд манай ээж болвол төрийн байгуулагч. За. Харин та нар ингээд ямар сургуульд сурдаг вэ? Би шинэ үеийн сургуулийн 28-ийн Б. Би бол ингээд Ондочин шүлгийн сургуулийн 3-ын D анги. Үгүй 3-ын B. тоо надаас асууч. Асуусан. Тий. Асуусан намартай тань уу? Хин? Юусмэ? Нас нь хин гэж хэвчээ хин арай их чинь. Та хоёр. Би арай бага энэ хоёр чицсэн. Өгөө би ихч. Харин хэн блэ? Соко гэлээ. Сартонго байсал хоёр л нэг Ямар зэрэг ирдэм бэ? цэцүү байна гэж бодож байна. Сартонго 8 настай гэсэн шин. 2 дугаар сарын 5-нд төрсөн гэсэн. Гэтэ уг нь бол төсөөдөр нь болцсон байна л да. Гэтэ 2 дугаар анги байгаа байхгүй юу?
одоо удахгүй төгсөх гэж байгаа. Та хоёр Би төгссөн 3 дахь ангитай байгаа. Та хоёр шиддэггүй ингээ. Би 3 дахь анги. Би 2 дугаар. Тэгэхээр тоо зүйл юм биш үү? Бид хоёр ангийн жицүү мөртлөө нас нь Болоорой. би нэгээр баг. Нас нь нэгээр баг. Нас нэгэр баг. Анги нь бол За дараагийн асуултаа асуу. За дараагийн асуулт нь бол бодож байгаад асууч. Жохон бодож байгаад. Бодож байгаа гэж байхгүй. Одоо яг одоо асуу. Юу? Чиний хичээл хэдэн цагаас ороод хэдэн цагаас тардаг вэ? 5 цагаас ороод заримдаа 4 цагаас орчоод тэгээд 5 цагаас орчоод үгүй 12:30 гэж орчоод 5-аас тардаг. за. За би ингээд 8 юм уу 7-д ороод дараа нь заримдаа 2 цагт тардаг, заримдаа 3 цагт тардаг. 8 гэсэн. 8 цагаас ороод 7 цаг юм уу 8 цагт ороод 3 цаг юм уу 2 цагт тардаг. би өдрийн 1 цагаас 1 цаг 30 минутаас ороод 6 цаг хагас гэж тардаг. Үгүй 6 цагаас тардаг. За. Одоо би нэг асуулт асууч. Та нар ингээл нэг зурагт үзэн штэ. Зурагт үзэнгүүтээ ямар ютубер үзье гэж боддог вэ? Би ерөөсөө ютубер үздэг. Зүгээр ноён далах юм уу тиймэрхүү Google-тэй л үздэг. За чи. YouTube чами үздэг юм аа. Би л бол нөгөө Бараг авигаа үзчих юм шүү дээ. Аав тэнт шиг. Би нөгөө Gramix юм уу чами үздэг. Тийм. За одоо Юу гэж? бид нэр Харилцаад дуусчлаа. За байж бараг л дууслаа. би нэг асуулт асууж идэх үү? Ямар асуулт? Та нар ямар жимсэн дуртай вэ? Гүзээлтгэн. Би хамгийн дуртай жимсэн. Cherry юм аа. За. Би бол ингээд би гүзээлтгэн дуртай хамгийн дуртай жимсэн. Миний хамгийн дуртай жимс таруус. Хамгийн дургуй жимсэн юу вэ? Байхгүй л зүгээр шүү. Багцсан жимс. Муудсан жимс. Муудсан жимс гэж яахгүй зүгээр нэг нэрийг нь Надад бол дургуй жимс байхгүй. Надад бас байхгүй. Надад л нөгөө дургуй жимс гэвэл бас байхгүй байна бодсон чи. За Та нар дуртай ногоо. Үгүрцээ, брокколи. Тэгээд үгүрцээ, брокколи. Яагаад ногоо юм байх юм бэ? ногоо тэгээд брокколи тэгээд бэца. Бацаа. Яагаад ногоо юм сонгоод байгаа. Би бол пондор юу вэ? Пондор тэгээд хаш тийм Хаш гэж юу? хаш яа хашгүй чадахгүй мэнэ байж байгаарай. Хашрээ юу вэ? Дараагийн асуултаа асууя. үгүрцээ шиг За дараа нь асуултаа асууя. Хин асуух юм? За байж байгаарай. Би асууя. Би юу ч асуусангүй. За чи асууж. Та нар одоо том болчих штэ. Окей. Одоо та хоёр одоо дөнгөж та хоёр дэлгүүр ороод юм амна гэж бодож байгаа бол ямар юм авах юм бэ? зарим. Би бол нөгөө
Бүтэн үгүй асуугаарай. Гэртээ ногоо байхгүй бол нэг жоохон ногоо аваад нэг шоколадтай бичээ юм уу л авна. Тэгэл л. За. Би нэг асуулт асууя. Би юу? За. Би асуусан гэжтэй. За чиэс. Би дэлгүүрөж юм аам гэвэл зургийн дотор ханда тэгээд зэрмэг авах байсан. За би нэг асуулт. Дараагийн асуулт. Би нэг асуулт асууж. Та нар хурш нөгөө ямар модон дуртай вэ? Би алюминий модон дуртай. Би жимсний мод. Жимсний мод гэхээр ямар жимсний мод байх вэ? Гүцэл. За. Гүцээлс гэж юм болноос орохдохгүй шүү дээ. Газраас зүгэл мод. Ямар мод? Алюминий мод. Алюминий мод. За. Алюминий мод. Би Ямар гэж? усан үзмний мод. Усан үзмний мод. Тэ. Усан үзмчин газраас сургадаг. Үгүй. За хамаагүй дараагийн асуултаа асуу. Би нэг асуулт. Ямар хичээлдээ ер нь илүү дуртай? Хэн бэлтсэн шүү дээ. Ой Хэлцэн. Хүй, би ч та Энэ асуултан дээр байсан. байсан. Та ямар хичээл? Би бол Бид нар асууж штэ. Та бит асуугаад авчтэй. би бол зураг. Энэ дээр ингээд Би зураг гэсэн. Би бол тоон хамгийн дуртай хичээл бол биеийн тамир. Биеийн тамир. би бол биеийн тамир тэгээд зураг. Би зураг. За. Дараагийн асуулт. Дараагийн асуулт байхгүй. За баяртай. За, дараа нь дахиад нэг Нэг л асуулт асууч заяа. бит хоёр ярилцж байгаа нэг. Хоёр асуулт асуугаарай. Нэг гэл хагаад. Энэхээр ярил та. Баярлаа. За. Хамгийн ингээд хийхэд хэцүү хичээл чинь юу вэ? Хийхэд хэцүү хичээл чинь. Та. За. Би бол монгол хэл Тооны шалгалт. монгол хэл заримдаа би дуу болчдөг. Юу намхан Миний хамгийн хэцүү хичээл. шатар. Шатара. Шалтар гэдэг хичээл орд юм уу? Манай л ордог. Тийм үү. Яагаад? Үгүй, нэрнгээс шатар гэдэг хичээл ордог юм та нар? Ордоггүй. Ордоггүй. Анх удаа сонсож байна. За дараагийн асуулт байхгүй. Баяртай. Гэж дуусахгүй. Энэ хүү шин найз гэдэг нэвтрүүлэг маань өндөрлж байна. За баяртай. Юу? Шин найз гэдэг нэвтрүүлгийг үзсэн үзэгчдээ баярлалаа. Энэ хүү шин анги маань төгсөж байна. Баяртай. Баяргүй. Баяртай. Баяртай.